За тэгэхээр өмнөх хичээлүүдээрээ бид нэр энгийн өгүүлбэрийг яаж орчуулах вэ? Яаж одоо гишүүнчилж орчуулах вэ гэдэг аргаа багш нь тайлбарласан байгаа. За мөн дээр нь болохоор одоо нийлмэл өгүүлбэрүүдийг хэд ангилж хооронд нь яаж ялгах вэ гэдэг одоо бас ангиллыг заасан байгаа. Тэгэхээр өнөөдөр бол одоо нийлмэл өгүүлбэр, энгийн нийлмэл өгүүлбэр эдгээрийг нийлүүлээд нийтдээ 120 өгүүлбэрийг ердөө 5 янзаар орчуулдаг өөрийнхөө нээлт болсон одоо мундаг аргаар зааж өгье. За тэгэхээр нэгдүгээрт нь болохоор энэ нийлмэл өгүүлбэрийг урдаас нь хойшоо буюу 123 гэдэг түлхүүрээр орчуулдаг өгүүлбэрүүд гэж байдаг. Тэгэхээр одоо энэ холбоос нь ямар байна вэ? Наашаа холбоос уу, цаашаа холбоос уу гэдгийг харж агаад тэр холбоосуудыгаа одоо цээжлээд ямар утгыг өгдгийг мэдэж авчаад тэгээд ерөөсөө тэр холбоос байх юм бол олон долоо юм бодохгүйгээр зөвхөн урдаас нь ингээд хойшоо явсаар байгаа дуусгачдаг 47 янзын өгүүлбэр англи хэлэнд байдаг гэж ойлгоно. За энэ нь болохоор одоо жишээ нь 10 орчим одоо хавсарсан нийлмэл өгүүлбэрийн so, that's why, consider and that гэх мэтийн холбоостой because, yet гэх мэтийн холбоостой өгнүүд мөн одоо угсарсан нийлмэл өгүүлбэрийн 30 гаруй одоо цаашаа холбоос бүгдээрээ багтдаг байгаа. Тухайлбал одоо a boy was playing alone. Otherwise the yard was deserted гэж. За тэгэхээр энийг урдаас нь хойшоо яваад орчуулна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр эхлээд цөм өгүүлбэрээр л орчуулчихна. Энгийн өгүүлбэр орчуулдаг зарчмаараа. Нэг хүү ганцаараа тоглож байлаа. Бусдаар бол гэд otherwise гэж хэлээд одоо арийнхын дагуул өгүүлбэрийг тэр хашаа хөнгүү байлаа гэж. Мөн үү? Ингэж орчуулдаг өгүүлбэр гэх юм бол одоо жишээ нь nonetheless мөн үү тэгсэн мөртлөө nevertheless за тэгээ тийм байдлаа however гэлээ гэхдээ therefore тийм учраас hardly had by contrast харин тэгсэн чинь мөн үү hence anyway за тэгээ alternatively гэдэг ч юм уу subsequently гэх мэтийн холбоостой өгүүлбэрүүд бол ерөөсөө л урагшаа хашаад яваа урдаасаа хойшоо яваад орчуулцдаг монгол өгүүлбэр шиг орчуулдаг гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор хойноос нь урагшлаад орчуулдаг. Өөрөөр хэлбэл төгсгөлийн гишүүнээс нь урагшилж орчуулдаг 12 өгүүлбэр байдаг. Энийг бол 321 гэдэг түлхүүрээр орчуулдаг өгүүлбэр гэж. Тухайлбал энд бол одоо нэг итгэж эхэлдэг эзэн бийг өгүүлбэр, дээрээс дээрата гажирцсан хам хэллэгтэй өгүүлбэр. За тэгээ захиран тушааж гуйж үсэж байгаа, урайлан дуудаж байгаа, санал тавьж байгаа өгүүлбэрүүд мөн хориглон захирж байгаа өгүүлбэрүүд мөн одоо азив болон адив холбоостой ийм өгүүлбэрүүд гээд нийтдээ 12 өгүүлбэр энд багтдаг байж байгаа. За жишээ нь одоо pay much attention to your child's education гэдэг. За энэ захиран тушааж байгаа өгүүлбэр бол ерөөсөө хаанаас нь орчуулах вэ гэж бодохгүйгээр дандаа төгсгөлөөс нь урагшаа явна. Хүүхдийнхээ боловсролд илүү их анхаарал хандуулаач гэж явцдаг байна шүү дээ. Дараа нь болохоор 123 гэдэг түлхүүрээр орчуулдаг өгүүлбэр гэж ердөө 4 янзын өгүүлбэр байдаг. Weather холбоостой, дайд холбоостой, өгүүлэгт хүн гишүүн өгүүлбэр, за мөн одоо урдаа хойноо одоо гишүүн өгүүлбэр захирсан ийм өгүүлбэрүүд байдаг. Тухайлбал одоо who bolts that is uncertain at the moment гэдэг. За болдын аав нь хинбэ гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна гэдэг ч юм уу. Эсвэл одоо now that you are living in the territory of Mongolia нэг гишүүн өгүүлбэр. You must follow the laws and regulations of Mongolia. Тэгээд whoever you are гэдэг. Ингээд урд хойноо хоёр одоо conjunctionтай ийм өгүүлбэр захирдсан байвал эхлээд нэгэнт л одоо чи Монгол улсын газар нутаг дээр амьдарч байгаа юм болов арийнх нь өгүүлбэрийг чиний хэн байх чинь хамаагүй. Чи Монгол улсын хууль дүрмүүдийг дагаж бүрдэх ёстой гэд хамгийн сүүлд нь ингээд гол өгүүлбэр орчуулдаг ийм өгүүлбэрүүд байдаг. За дараагийнх нь 4-р ангиллал нь болохоор гол өгүүлбэр нь яс урдаа гардаг 10 одоо хавсарсан нийлмэл өгүүлбэр байдаг. Тийм өгүүлбэрийг гол өгүүлбэрээс орчуулга эхлээд арийнхаа гишүүн өгүүлбэрийг орж дуусгаад буцаад гол өгүүлбэрийнхаа өгүүлэх хүн гишүүнээр дуусгадаг. За ийм өгүүлбэрүүд одоо I think that загвартай өгүүлбэр, so that-тай зорилго зааж байгаа өгүүлбэр, lest-тай зорилго зааж байгаа such гэдэг одоо that-тай өгүүлбэр байх жишээ нь ийм 10 өгүүлбэр байдаг. За жишээ нь одоо 5 дугаар англи хэл гэх юм бол гол гишүүн өгүүлбэр нь холбоостой гишүүн өгүүлбэр нь урдаач байж болдог, хойнооч байж болдог. Өөрөөр хэлбэл одоо байрлалын хувьд чөлөөтэй сэлгээтэй байдаг 47 өгүүлбэр байдаг. Тэр
холбоосыг болвол холбоостой гишүүн өгүүлбэрээ хаанаас ч байрлсан төрүүлж орчуулдаг гэж. Тухайлбал одоо if гэдэг холбоостой нөхцөл болцол зааж байгаа өгүүлбэр гишүүн өгүүлбэр нь урдаа байж болно. If it rains a lot, this tree will grow nicely гэд. Эсвэл гол өгүүлбэр урдталтаа хэлээд this tree will grow nicely provided if it rains a lot гэд. Тэгээ одоо хэрвээ бороо их орох юм бол бороо их орсон тохиолдолд энэ мод сайхан ургана гэд хаанаж байрлсан төрүүлж орчуулдаг 47 өгүүлбэр байдаг. Тэгэхээр энэ 120 өгүүлбэрийг одоо ерөөсөө ингээл ангилчиж байгаа. Тавхан янзаар. Тэгэхээр одоо 1-р ангилал урдаас нь хойш явдаг. Чөлөөтэй сэлгээтэй 2-р ангилал 5-р ангилал 2-т нийт одоо 120 өгүүлбэрийнх нь одоо 94 өгүүлбэр нь багтаад үлдсэн 26 дундлын 3-та багтчихдаг учраас одоо энэ 1-р ангилал 47-р ангилагт багтдаг одоо if холбоостой whenтэй, willsтэй, whileтэй, whereasтэй, за onceтэй, now thatтэй, insofar as, in so much as гэх мэтийн холбоостой өгүүлбэрүүдийг ерөөсөө цээжилсэн байхад орчуулах их маш амархан болчдөг. Ийм учиртай юм байгаамаа. Тэгэхээр энэ одоо 4-5 одоо ангиллалыг зураглалыг маш сайхан тогтоогоод авцсан байхад мундаг орчуулагч болоход та нар зүгээр маш том алхам бараг 90% хийчлээ гэж ойлгох хэрэгтэй. Баярлалаа.